Сайн уу? Cyberpunk-чуудаа Медуса байна. За эхэлцгээе. Би өчигдөр үнэхээр хөөрхөн зургийн санаа олсон. Ер нь бол Pinterest-ээс олсон санаа ухтаад болсон байхгүй. Тэгээ хідүүлээ тэрийг туршиж үзье. Тэгээ бүр супер амархан заяа. Ерөөсөө амархан, маш амархан. За тэгээ шууд зургаад зурж эхлэе. Эхлээд хар өнгөөрөө ер нь бол ингээд нэг юм одоо нэг юм зүрхний цохилчиг гэх юм уу? Нэг тийм хар өнгөөр сөрөө бол тавих юм бэлээ. Тэгээ доотлын нь бол цаанаар буцсан ч болно, бодохгүй байсан ч бас болно. За эхлэе. Өнөөдөр би тэгээд дээр бол ингээд нэг жижигхэн бэрээр ингээл зураад байсан шүү дээ. Өнөөдөр болохоор энэ том бэрээр амар хурдан тэг би энэ том бэр 2500 төгрөгөөр худалдаж авсан. Том бэр бол үнэхээр амар юм билээ. За тэгээд зурж эхлэе. Бас эхлээс өмнө нэг товчхон мэдээлэл өгье. Тэр нь юу гэхээр би ер нь бол гар урлал хийдэг. Уран зураг зурна, гар урлал хийн. Тэгтээ хажуугаар нь хотын соёлын тухай та бүхэнтэй бодож явдаг, стрессцдэг, ярмаар байгаа. Тэр бүх юм аярна. Окей? За эхэлцгээе. За. Бир аваад хар өнгөндөө дүрээд. За. Тэгээд ингээд доошоогоо ингээд. Өнөөдөр би зураг зурхахаа хажуугаар хогийн савны тухай ярина. За. Зураг. Онцлаа. Машинтай хүмүүс тамхи татчих та цонхороо шууд ингээд тамхиныхаа шиг ингээд хаяад идэг. Тэгээд эсвэл ингээд ундааныхаа савыг ууж идсэн юмнахаа савыг идсэн юмнахаа хогийг ингээд шууд ингээд гаргаад ингээд цонхороо шууд ингээд хаяад идэг. Тэгээд уул нь ингээд хогийн савндаа хаяадах юм бол тэр чинь нэ стресстэй байхаар зүйл бол биш шүү дээ. Уул нь хогийнхаа савнд машинда байлгаж байгаа л тэг хаяад байвал уул нь зүгээр те. Би хизээ хэлээ нэг шүн нойр хүртгүү. Тэгээд 2 чи одоо хэд олчихлаа? Тийм 3 цаг болж исэн. Тэгээд 3-4 цагт би сэрүүн байж таарахгүй юу? Тэгээд манай байрны гадаа зам дагуу нэг ихч хог цэвэрлээд явж исэн. Түүхийн ажилчин. Тэгээд тэрийг хараад би бас ер нь бол юм бодсон гэхдээ. Тэгээд бидрийг орой унтаж байхад бид нарын тарьсан хогийг 4 цагт түүхийн ажилчин те 4 цагт хүмүүс цэвэрлээд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар хогийн савндаа хийх юм бол тэр түүхийн ажилчдад ажлын багч гэсэн хөнгөвчлөх байх гэж би бодоод байгаа байхгүй юу? Гэтэ та нар ч гэсэн тэгж бодож байгаа зү. Бидний хогийг ингээл 4-5 цагт хүн цэвэрлээд байх чинь тийм ч таатай биш шүү дээ. Одоо 100 ингээд айгүй олон тоглолтууд фестивалууд болдсон шүү дээ. Тэрэн дээр ингээд хогоо ингээд зүгээр ууж идсэн юм шууд ингээд газар ингээд хаяад идэг хүмүүс байдаг тий. Одоо хогийн цэг байгаа тий. Бид нар тэнд аваачаад хайж болно. Орж гарах бүх хаалган дээр хогийн цэг, хогийн сав байгаа. Тийм байхад ингээд шууд газар ингээд шууд ингээд идчихэж байгаа л ингээд хөл доороо ингээд шууд хайчдаг. Тийм уухай бүдүүлэг байж болохгүй. Зарим хүмүүс байна. Үнэхээр гоё. Үнэхээр cool ингээд
хогоо хогийнхаа цэг дээр хайж гин. Тэгснээ тэрнээсээ гадна заяа. Хүмүүсийн тарьсан хогийг цэвэрлээд байгаа байхгүй юу? Хамт аваад тэр хүмүүс бол үнэхээр гоё. Үнэхээр мундаг. За тэгээд хөдөө одоо хүмүүс хөдөө явдсан шүү дээ. Хөдөө яваад одоо нэг аял зугаалаад эсвэл голын ирэг дээр ч юм уу аим одон донд ингээл аялаад явдаг. Тэгтээ хоолонд хийж идчихэд тэгээд тэр бүх хогнуудаа бөөгнүүлээд орхичдаг. Тэг би тэрийг бас амар гайхаад. Тэгээд нэг нь бөөгнүүлээд тавьсан юм чинь тэр хогоо яагаад авч явж болохгүй юм бол тэ? Бас бодохоор л асуудал. Хөдөө явахдаа шууд хогийн нөгөө нэг гэлгар уут байдаг шүү дээ. Аял зугаалгаар явахдаа. Тэр гэлгар уутыг авч яваад, хар гэлгар уут авч яваад тэнд хогоо хийгээд тэгээ хогийнхаа цэг дээр хайжээвэл айгуу зүгээр байна. Мэдээж тэр чин байгальд болвол үнэхээр хор нөлөөтэй. Тэгээ ер нь бол хогийн самд хаяна гэдэг чинь ер нь бол цэвэр хүний ухамсарын асуудал гэж би бодож байгаа. Та нар юу гэж бодож байна? Доороос бичээрэй. Надад бол тэр бол цэвэр хүний ухамсарын асуудал. Хаяа нэг одоо нэг жоохон уул мод устай газар ч юм уу те. Хотоос гараад явхаар очиод одоо бид нар буудлал те зогсч мөсдөө штэ. Тэгэхээр дандаа хүмүүс хогоо хайцсан байдаг, бөөгнүүлээд эсвэл тараагаад хайцсан байдаг. Тэр бас амар сонио. Тэрийг харахаар бас айгүй эмзэгэлтэй шүү дээ. Тэр чинь мал зал идэн ер нь бол хор нөлөөтэй. Тэгээд зарим хүмүүс бол хүмүүсийн одоо тэр үлдээсэн хогийг бас аваад явдаг. Одоо тий цэвэрлэхгүй бол одоо тэр хөдөө хээр талцч одоо хин цэвэрлэх юм бэ? Хогоо авч явахгүй бол ер нь тэр хогийг чинь хин цэвэрлэх юм? Хөдөө хээр тал бас бодгол асуудал. Энэ юу амар жижигэн байгаа байхгүй юу? Тэгээд унаад юм. Би дараа гоё томыг авна. За. Хараараа ер нь бол доош уусгаад гоё. Бодно. Гэхдээ том биртэй болсон юм бүр үнэхээр амар байна. Шууд би ч нөө өртөнд жижигэн бирээр нэг бүрчлэн бараг 6 солгоноор будаад байдаг гэсэн чинь. Одоо бол амар гоё амар байна. Том бир их зүгээр юм байна. Одоо би дандаа том бирээр будна. Одоо хогийн савнууд чинь амар олон өнгөтэй нөгөө ангилж хайдаг хогийн савнууд байдаг шүү дээ. Тэнд бүгдээрээ хогоо ангилж хайж сурцгаая. Гэхдээ энэ дээр анхаарах бас нэг юм аа. Тэр нь юу вэ гэхээр одоо ундааны лаазнуудаа нөгөө нэг хунцар сав хайдаг одоо хогийн савнд нь тэр чинь ногоон өнгөтэй байсан баха. Хайж байгаа шүү дээ. Энэ дээр анхаарах нэг юм болохоор дотроо хоосон байх ёстой. Тэгвэл хүмүүс усны савн дотроо устай, ундааны савн дотроо ундаатай байгаад байгаа байхгүй юу? Тэгж болохгүй. Тийм бол тэр чинь холилдоод заваараад ер нь бол амар заваарна. Тимстэй. Тийм болохоор хоосон ус ундааныхаа савыг хийх хэрэгтэй, ангилж хийхтэй. Бас цаасан кордон цаас болон хайрцаг тэгээд одоо бичгийн цааснууд байгаа штеп. Тэрийг ангилж хаяхдаа нойтон байж болохгүй гэсэн. Юм асгараад нойтон болоод бас зааварчдаг штеп. Тийм байж болохгүй. Тийм бол тэр чинь мэдээж буцаад дүүрч буцаад заваарчин тэгэхээр одоо тэр цаасыг ашиглах боломжгүй болно гэсэн. Дахин боловсруулахад хүндрэлтэй нэм бактери үүсчин тийм болохоор хольж хийхгүйгээр
тус нь цэвэрхэн, хоосон ингээд бүгдийг гоё янзлаа. Тэгээд хайж сураарай гэж хэлмээр байна. Ийм болсон байна. Хараараа ер нь бол ингээд доошоогоо ингээд сайхан тараагаад өгнө. Яг одоо ингээд харахаар нэг жоох аимшигын кино шиг, аимшигын нэг юм дарк зураг шиг харагдаад байна. Гэхдээ одоо ерөөх нь үдэ нагаад эхлэхээр бүр гоё л. За том биерээрээ аваад тэг ингээд доошоо тийшээ сайхан тараагаад. Зэ. Тэгэд манай Улаанбаатар хотод маань хогийн сав бас амар юу байна. Хогийн сав амар бага байна. Ингээд хог хаях гад ингээд ундааны самаа бариад ингээд хогоо хаях гад ууж дуусчаад одоо төв зам дагуу автобусны буудлууд аа шүү дээ. Тэр ингээд замуудаар явахаар хогийн сав юусаа болтохгүй яа. Ягаад автобусны буудал болгон дээр хогийн сав байж болохгүй байгаа юм бэ? Яагаад ер нь байдгүй юм бол хүмүүс яагаад хогийн сав тавьдгүй юм бол гайхалтай. За одоо ингээд зураг маань юм болсон байна. Тэгээд одоо хатгыг нь хүлээе. Тэр хоорондоо хогийн савны тухай нэг юмэрээ. Тэр нь юу вэ гэхээр алтан байгууллагууд болон одоо ааж ах уу нэгж үзтээ худалдааны төвүүд ингээ гадаа талбайдаа тий үүдэндээ ингээд том одоо хогийн савнууд байдэн штэ. Тийм хогийн сав хідүүлээ авч тавиул ер нь бол бас зүгээр юм болоо гэж би бодлоо. Яагаад вэ гэхээр ингээд хогийн сав үнэхээр манай Монгол улсад хүртээмж үнэхээр бага байна. Маш бага. Автобусны буудлын болгон дээр хогийн сав байхгүй байна. Хотын төвөөр төв зам дагуу хогийн савнууд бас ерөөсөө байхгүй байна. Тэгэхээр би нэг санаа бодож болсон байхгүй. Хэрэг ааж ахуйн нэгжүүд болон байгууллагууд одоо ажлынхаа гадаа хогийн савнууд тавих юм бол бид нар ингээд зөндөө олон хогийн савтай болно. Тэгэхээр хоггүй цэвэрхэн орчин бий болгох боломжтой. Би тэг хогийн савны үнийг бас судалж үзсэн. Тэгсэн чинь юу гэж хэлээ. Одоо нөгөө нэг тамхины үнсний сав байгаа штэ. Өндөр хэрнээ нөгөө нэг одоо тамхи анги унтраагаад хайдаг тамхины хогийн сав гэх юм болов одоо үнсний сав гэх юм болов. Тэгээ тэр болохоор 150 сая төгрөг гэжсэн. Би нэг Facebook пэйжээс харсан юм а 150 сая. Тэгээд ер нь бол 150-аас ахуулаад 400 сая төгрөг хүртэл хогийн савнууд үнэтэй тийм хооронд байд юм байлээ. Тэгээд тэр нөгөө нэг одоо 3 ширхэгтэй хогийн сав байгаа штэ. Тэд нар болвол 400 сая. Тэгээд арай нэг ширхэгтэй ч юм уу 2 ширхэгтэй жижигүүд нь болохоор тэгээд нэг 200 300 гээд тэгээд нэг 150-аас 400 сая төгрөгийн хооронд байд юм байлээ. Тэгээд хогийн сав болохоор тиймэрхүү үнэтэй байд юм байлээ. Хэрэг ингээд нэг алтан байгууллага ч юм уу тий одоо эсвэл нэг юм барилга байлаа гэж бодоход одоо за нэг алтан байгууллага байлаа гэж бодоход нэг 40-50 үнэтэй байгууллага за байлаа зөв ажилтнтай байлаа гэх юм бол нэг хүнээс нэг 10 сая төгрөг гаргаад тэгээд 40-50 хүн гэдэг чинь 400 сая. Тийм 400 сая төгрөг хаа 400 сая төгрөгөөр нэг хогийн сав аваад тавьж болж байгаа байхгүй юу? Эсвэл за нэг 20 үнэтэй байлаа гэхэд 200 сая төгрөгийн хогийн савыг худалдаж аваад байгууллагынхаа гадаа ингээд байршуулаад хогийн савтай болчих юм бол гудамжинд ингээд бид нэг гудамжинд явж байхад тий байгууллага болгоны гадаа хогийн сав байх юм бол үнэхээр амар үнэхээр гоё. Улаанбаатар хотын өнгө төрхөнд бас би бол нэлээ тийм нөлөөлөл өөрчлөлт бол орно гэж бодоод байгаа. Тэгээд бас хотын төвөөр байгаа Улаанбаатар хотын маань ил задгаа байгаа хаягдаад байгаа тэр хог бол бас эрс бараг нэг
40-50% бол багасгах хаа. Тэгэхээр яг бид нар өөрсдийнхөө зүгээс хийж чадах зүйл нь байгууллагууд гадаанаа хувийн савтай болвол бас маш зүгээр гэж би бол бодож байгаа шүү. Та бүхэн минь хэрэг миний бичлэгийг үзээд тэгээд компанида ажилчдаа, захиралтаа хэлээд хувийн савтай болвол үнэхээр их баярлахаар байна. Эргээд зураг руугаа орцгоё. За хараар бол ингээд будаад дууссан. Одоо бараг ингээд хатцсан байна. Одоо дараагийн шат нь болохоор хамгийн миний хүлээсэн шат ирлээ. За бидэнд одоо юу хэрэгтэй вэ гэхээр халаадаг буу. Бидэнд одоо халаадаг буу хэрэгтэй. За халаадаг бууга халаагаа тавьчих. Тэгээд энэ ирвэхэнүүд байгаа. Би энэ ирвэхэнүүдийг авсан байхгүй юу? Тэгээд эдрийг ингээд нийлүүлээд би бөмбөгрөөс авсан. Хэдэн төгрөг боллоо? 4500 төгрөг. Энэ нэг хананд наад нь штэ. Гэрийнхээ Обама боинтын дээр одоо хананд наадаг ирэх аахгүй юу? Тэгээд энийг болохоор би энэ зурган дээр ашиглая гэж бодсон. Тэгээ ийм ирэхэнүүд байгаа. Энэ болохоор ийм гялхар ийм ирэхэнүүд хөдөлтөж авсан 4500 төгрөгөөр. Тэгэхээр одоо яах вэ гэхээр халаадаг буугаараа энэ ард нь нэг ийм одоо наадаг хэсэг байдаг шүү дээ. Энийг ингэж хуулж аваад энэгээр шууд наавал угаасаа бутаа салаад юм чинь. Тийм болохоор халаадаг буугаар яг энэ дээр нь цавууд хүрхэж агаад тэгээд одоо ингээд энэ тэнд нь одоо зохиомж гаргаад наагаад тэг бол амар амархан. Тэгсэрнэ амар cute. Надад бол ер нь бол амар таалагдчихж байгаа. За одоо ирэхээ наая. Одоо яг энэ хэсэг дээр нь гэсэн үг. Энэ дээр ингээ халаадаг буугаараа халаагаад за одоо ингэ төрчихсөн ба. Одоо энийгээ шууд наачин дээ. Гэхдээ гоё зохиомж гаргаж наа шүү. Би болохоор энийг энэ доор гоё хажуу тийшээ харуулаад би ингэ наая гэж би бодсон. За одоо дараагийн. Тэгтээ амар хөөрхөн байгаа зү. Тэгвэл надад энэ ирэхээс амар таалагдсан. Тэгээд хар өнгөтэй. Тэгсээр нэ ингээд бас алтлаг юм саатай. Тэгээд цагаан өнгөтэй. Амар хөөрхөн ирэх. Яг ингээд харахаар ингээд бодит юм шиг. Амар хөөрхөн. Би бол энэ ирэхэнд бол дурласан. За одоо энийг болохоор энэ дээр тавьчих. Бууга цэнгэлэхгүй болвол нөгөө цавуунд дуусаад байна уу? Цавуугаар л жоохон их төрхөх тусмаа. Юу юм? Салахгүй. Ер нь бол салахгүй. Тийм болохоор за одоо энийг болохоор за энийг энд ингэ нуучих. Энийг жоох ингэ хажуу тийшээ нөгөө тийшээ нь харуулад наач. Тэгвэл илүү гоё болох ба. За одоо надад 3 ширхэг ирэхээ үлдсэн. Энэ 3 ирэхээ. Энэ хоёр хоорондоо адилхан юм байна. Энэ дээр наачтай юм уу? Нэг бүрэн дээр нь. Жохон дээшээгээ ингээд илүү гаргаад наачих. Тэгэх юм бол илүү гоё юм байна. Одоо нөгөө нэг 3D болоод яг энэ одоо бэкграунднасаа гараад ирэнгүүт илүү гоё орон зайтай гоё харагдана.
хаашаа харуулж таах вэ? За ийшээгээ харуулад ингээд дэлгэл гаднаач. Энэ цаман бүрс. Тэг миний хоолоос өвдсөн байгаа. Тэр жоохон ингээд жоохон санаа болоод яриад байна. Бодлоорой. Одоо стогой. За одоо энэ ирвэхийг нэг нахаа. Аль нь хүрх юм битээ. За. Уул нь энэ дээр одоо ингээд дандаа том ирвэхийнүүд байгаад байгаа штэ. Тэнгүүд л жижиг ирвэхээ бас байсан болвол ингээд том жижиг ингээд холилдоо. Тэгээд ингээд амар гоё цохомжтой. Илүү нэг юм гоё одоо олон ирвэхээ те ингээд тэгж бол гоё харагдах байсан. Тэгээд заач надад ийм ирвэхээ олдоогүй. За яах вэ? Тэгэд ийм боллоо. За одоо энийг хаана авах вэ? Хаана авах вэ? Хаана? Цаван уурсаад ингээд каноос нь дээр наалт тэрэн болоод чи. За зураг маань бэлэн боллоо. Тэгээд ер нь бол энийг бол 3D зураг гэж хэлэх баха. Би бол тэгж бодож байна. Яг нэршлиг нь бол үнэхээр мэдэхгүй. Pinterest-ээс харсан болохоор би үнэхээр нэр мэрийг нь бол мэдэхгүй. Тэгээд яг зургандаа гоё нэр өгье. Ямар нэр өгөх вэ? За мэдхгүй байна. Та нар гоё энэ зураг нь гоё нэрний санаа болох юм бол комментод бичээрэй. Тэгээ ямар болсон бэ нас гэдгийг үлдээгээрэй. Надад бол яа гоё ялсан санагдчихэв. Тэгээд ийм бүтээл боллоо. Гэтэ хийхэд бүр үнэхээр амархан, бүр супер амархан ийм бүтээл боллоо. Энийг ингээд дуурайгаад хийгээд гэртээ үлгүүл бас айгуу гоё юм байна. Дүүнэртэйгээ хамт бас дуурайгаад хийвэл бас айгуу гоё бүтээлч тий. Бас тий гоё юм болов гэж би бодлоо. За тэгээд эцэст нь хэлэхэд бүгдээрээ хогийн савнд хийж сурая. Яагаад вэ гэвэл хог тий ингээд одоо хоолны үлдэгдэл тэгээд одоо пластик материал дахин боловсрогддоггүй гэд ингээд зөндөө олон хогнууд байгаа шүү дээ. Тэр хогнууд маань ил задгай байхаар нэм бактери үрчдэг, бичил үрчдэг. Үүнээс болоод халдварт өвчин бас гардаг. Тийм болохоор хэдүүлээ хогийн савнд хийж сурая. Хогийн савнд хийхээс гаднаас хогоо гоё англиад те цэвэрхэн ингээд гоё одоо багалж боогоод тэгээд яг тэр зориултын хогийн савнд дахин боловсрогддог. Хогийн савнд нь дахин боловсрогддоггүй тэр хогийн савнд нь гээд ингээд өнгөөр ангилсан байдаг. Тэр хогийн савнда хогуудаа хийж сурцгаа. Машинтай хүмүүс маань тамхиныхаа шиг те цонхоороо хаяхгүй бай, ундааныхаа сав гэсэн чидээ хогоо цонхоороо гаргаж хаяхгүй бай. Ягаад гэвэл тэрээр чинь түүхийн ажилчид цэвэрлж байгаа. Тэгээ ажилтан дандаа одоо бидний одоо аав ээжийн үе шиг хүмүүс байдаг. Заримдаа бол бүр ингээд эмээ өвөө шиг насны хүмүүс бас байгаа. Тийм болохоор хэдүүлээ тэр хүмүүсээ хүндлээд цонхоор хогоо гаргаж хаяхгүй бай. Хөдөө
орон нутагт явж байгаа хүмүүс маань, аялж байгаа хүмүүс маань нэг газар буудалсан бол явахтаа хогоо нэг хар галгарууд авч яваад тэрэндээ хогоо хийгээд тэгээд авч явж сурцгаая. Мөн одоо фестивальтэй ямар нэгэн арга хэмжээ тоглолт үзэж байгаа бол тэнд одоо ундааны лаз, пивны лаз ууж идсэн юмныхаа хогийг бас гарахтаа яг барьж байгаа төсөл доороо төр тавьж байгаад тэгээд тэр хогоо аваад яг гарахтаа тэр одоо гарах үүдэн дээр байгаа хогийн савнда хогоо хийж сурыг. Хогоо үлдээхгүй байцгаая. Тэ? Улаанбаатар хоттой олон хогийн савтай болцгоё. Аж ахуй нэгжүүд маань, байгууллагууд маань, компаниуд маань, дэлгүүрүүд маань бүгдээрээ байгууллагынхаа гадаа талбайд хогийн савтай болцгоё. Дотроо гаднаа хогийн сав тавьцгаая. За тэгээд өнөөдөр бол хогийн савны тухай ярьлаа. Хийхэд бол бүр үнэхээр супер амархан юм байна. Ийм бүтээл боллоо. За тэгээд энэ бүтээлээ зарна. Үн олол би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зарна. Авахыг хүсэн хүн байвал комент хийгээ. Тэгээд өөрөө дуртай үнэ хэлээд аваарай. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Bye.